Сайн байцгаана уу, өнөөдрийнхөө бодлоор би энэ тод өдөр тутмын бодлыг үзүүлэх болно ингээд бодлонд орцгоё. Эхлээд би бор өнгийн тэнийг хөмсгний ясны доогоор нүдний гадна болон дотор хэсгээр тавьж өгнө. Үүний дараагаар бараа ногоон өнгийн тэнийг борон зүүн бор өнгөтэй холив будагдаагүй зохины гол хэсгээр тавьж өгнө. Жижиг багс болон тод өнгийн цэгээр тэнийг ашиглан нүдийг доод зэгээр тавина. Цайвар саатай цэгэр өнгийн тэнийг нүдийн дотор хэсгээр тавьж өгнө. Цагаан өнгийн тэнийг гэрэлтүүлэг болон хөмсгний доод зэгээр тавьж өгнө. Нүдийн бодолтой илүү тодорхойн тулд би өмнө хэрэглэсэн бор өнгийн тэнийг нэмж өгч байна. Мөн баг зэргийн хар өнгийн тэнийг нэмснээр нүд маань илүү хөнгөр харагдах болно. Ингээд контур тавиад сормосоо будаад бэлэн болчлаа. Одоо арай уруулын будгийн хувьд би энэ улаан тод улбар шар өнгийн уруулын будгийг ашигласан байгаа. Хатар өвлөгчийн хувьд цайвар ягаан болон улбар шар өнгийн хатар өвлөгчийг ашиглах болно. Уруулын будын маань хэд тод санагдсан учраас би дээрэс нь пудр тавин илүү цайруулж өгч байгаа. Ингээд өнөөдрийн минь бодол дуслаа. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бодол хүртэл түр баяртай.